Монголын чөлөөтгөхийн холбоо албан ёсны вебсайтаараа дамжуулан энэ сарын эхээр удирдах зөвлөл нь хуралдаж, удирдах зөвлөлийн дарга буюу холбооны тэргүүнээр улсын хурлын гишүүн Сумья Базарыг сонгон, ерөнхий нарийн бичгийн дараагаар эмэгтэйчүүдийн шигшээ огийн ахлах тасгалжуулагчаар ажиллаж байсан Монгол Улсын гавьяа тасгалжуулагч Бат хоёрыг томилсноо мэдэгдсэн юм. Тэгвэл Монгол Улсын гавьяа тамирчин Пүрбаатар, тасгалжуулагч Цогт Баяр, Баяраа, Инх Баяр, саяхан болсон улсын аврагчлуулах тэмцээнээс алтан медаль хүртсэн тамирчин Мандах наран, Немочир нар Монголын чөлөөтгөхийн холбооны онцгой хурлыг зохион явуулах түр хороог байгуулсан тухай зарлаж, чөлөөтгөхийн холбоонд шаардлага Монголын үндэсний олимпийн хороонд хүсэлт гаргаж байгаагаа мэдэгдлээ. Учир нь Монголын чөлөөтгөхийн холбоо 2009 оноос хойш дүрмийн дагуу нийт гишүүдийн оролцоотой их хурлаа зохион байгуулаагүй. Холбооны дүрмэнд өөрчлөлт оруулан зөвхөн удирдах зөвлөлийн шийдвэрээр ерөнхийлөгчийг сонгон, ерөнхий нарийн бичгийн дараагаа томилох болсон нь хууль бус хэмээн тэд үзэж байгаамаа. 2009 онд тэр 180 төлөөлөгчийн баталсан дүрмээр Олимпийн дараа 90 хоногийн дараа их хурл хуралдаж одоо ерөнхийлөгч болон удирдах зөвлөлийн гишүүдэд сонгоно гэсэн дүрмтэй 2009 онд батлагдсан дүрм байгаа. Энэ дүрмийг 2013 онд хууль бусаар өөрчлөөд зарим нэг тухайн үед огт яригдаагүй зүйл заалтуудыг оруулад энэ дээрээ хүмүүсийн гарын үсгийг хуурамчаар үйлдээд тамга тэмдэг нөхөн дараад улсын бүртгэд бүртгүүлсэн. Тиймээс тэдний байгуулсан түр хорооноос Монголын чөлөөтгөхийн холбоог өнгөрөгч Нямгарагаас эхлэн албан ёсны үйл ажиллагаагаа зогсоох, өнөөгийн удирдлагууд тамга тэмдгээ түр хугацаанд үндэсний олимпийн хороонд хадгалуулах, ерөнхий нарийн бичгийн дарга Бат хоёрыг эх сарын 2-ны дотор тус холбооны байрыг чөлөөлж өгөхийг шаардсан байна. Мөн их хурлаас удирдлага сонгогдтол түр хугацаанд Монголын чөлөөтгөхийн холбооны албан ёсны үйл ажиллагааг хариуцсан явуулахыг Монголын үндэсний олимпийн хорооноос хүсжээ. Бидний зүгээс бол их хурлаа хийгээж ерөнхийлөгчийгээ сонгооч хамт олноосоо бид нар тэр сонгосон хүнийхээ удирдлаганд ор багшаа игээл ажиллая. Өөр ямар ч хүсэл байхгүй биднээс юм. Түр хороо байгуулсан дасгалжуулагч тамирчдын төлөөлөл мэдэгдлийнхээ үеэр Монголын чөлөөтгөхийн холбооны удирдлагууд бичиг баримтуудыг хуурамчаар үйлдсэн. Ерөнхий нарийн бичгийн дараагаар ажиллаж байсан Баянмөнх тамирчны визний материалыг хуурамчаар үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон. Хахуул өгч медаль авсан хэмээн хурал дээр мэдэгдсэн. Олон улсын тэмцээнд оролцсон гадаад баг тамирчдын бэлнээр тушаасан валютын их бичиг баримт тайлан байхгүй. Шүүгчид Оросын холбооны улсын аврагчлуулах тэмцээнийг буруу шүүснээс болж ноцтой асуудал үүссэн. Тамирчин дасгалжуулагчдыг ялгуурлан гадуурхсан зэрэг хууль бус үйлдэлүүдийг дурдж байлаа. Тэгээ энэ юу хэлээд байна гэхээр ах дүүсийн холбоо, найз нөхдийн холбоо болчихсон. Дүүн ажиллаж чөлөөлөгч өгөөгүй мөртлөө ахыгаа томилоо явчихдаг. Ахынд болохоор хамгийн боломжтой олимпиас медаль авах, 2 алтан медаль авах, би 4 медаль авах гэдэг тунхаглан зарлаад байсан эмэгтэйчүүдийн ахлах багш байсан Бат хоёр гэдэг дүүгээ ерөнхий нарийн бичгийн дарга болгоод тавиа явчих жишээтэй л байгаа юм л да. Хэрвээ Монголын чөлөөтгөхийн холбоо энэхүү түр хорооноос тавьж байгаа шаардлагуудад хариу өгөөгүй буюу эс биелүүлсэн тохиолдолд тэмцлийн хурц хэлбэрт шилжих болно гэдгээ энэ үеэр мэдэгдсэн юм а.